За одоо лайвын нэрийн сонсоод манай талаас шуугаад ороод байна. Мангар хектартай гараад чивслээ. Хөөх энэ ямар сонин нэртэй бүлэг гарч ирж байна. Би ч нэр чин орж харж ирсэн. За хэрэг дуртай хэрээний хошуунуудыг орж ирэх хооронд хэдий бичээр хич ухаарл хайрлах үгс гэж гүрв биш. Амар юм тий. Ухаарл хайрлах үгс гэдэг. Нэр хартснаас мал мэнд өгөхчээр ой дуу ороод ирсэн шүү дээ. За сайхан амарцгааж гинөө манайхаа. Орой мэндээ. Гош минь та нар намайг бүр тоохоо байж те. Одоо хоёулаа нэг калааны тоглогч нар байж гэж одоо лайваар л хоорондоо буу халах уу те. Та нар намайг би сүүлийн 7 хоног тоглосонгүй шүү дээ. Намайг юус авах гэж. Авах намайг муу бууддаг болохоор тэгээд байгаа юм. Та нар 50-наас өрчөөд ийм гар муутай болчоод над чиг тэгж гоё бууддаг байхыг харна. За. Миний буудалтыг голоод байгаа юм яагаад авахгүй. За лайв эхлэхийн өмнө хүүхнүүдтэй нэг юм хэлье. Манай хүүхнүүд бүр арай л байгаа юм байна. Тэгээд ялангуяа нэг юм ирмэн мэдтгэж байсан залуучууд ямар их юм бэ. Сэтгүүлч дүлгөөн битээ ярилцлаган дээр зүгээр нүүдэлч юм ихтэйчүүд айгу залхуу хойрог болж гинөө. Тэгээд одоо шалаа угаахгүй би чиний шалааг угаах гэж төрсөн юм уу? Нөхрийнхөө хувцсыг угаахгүй би чиний хувцсыг угаах гэж төрсөн юм уу? Би чиний угаагч биш гэдэг ийм яриа айгүй их болж байна. Сүүлийн эмэгтэйчүүд хань байх, үр хүүхдээ асан хамгаалах, сайн ээж байх, хүний сайн хань байх энэ чадвар нь айгүй муу болж байгаа учраас Монголд гэр бүлийн өвчлөл айгүй их байна. Гэт ярьсан чинь бүр элчүүд ч гэсэн хийх ёстой шүү дээ гэдэг юм. Гэхдээ би тэрэн дээр ёо бүр ой гутмаар тийм тэнэг байж монголчууд ямар ухаантай юм бэ те. Тэнэг хүн дуугаа байхдаа сүртэй гэд хэлсэн шүү дээ. Малнуудаа ингээд дургу үрчдэг. Тэнэг хар бүр нэг дэрэгд байвал жайжитл нь алгатаа тавмаар. Би ерөөсөө эр хүн юм хийж болохгүй. Эр хүн зургтын удирдлага одоо тэрврээд бойдон дээр хөвчийдэг одоо хаан биш ээ. Би ерөөсөө эр хүнийг юм хийж болохгүй гэж бичээгүй. Сэтгүүлч дүлгөөн битээр ерөөсөө тийм яриаггүй. Зүгээр л сүүлийн үеийн охтууд хань байх, их байх, тийм гэр орноо цэвэр цэмцгэр авч явах энэ тал дээр ерөөсөө 0 болж байна. Айгу муу байна. Энэ эцэг хүмүүжлтэй айгу холбоотой байгаа гэж ярьсан чинь эр хүн юу юм бэ? Эр хүн юу юм хийх ёсгүй мүү гэдэг юм. Би хоол супер хийдэг. Миний ээж 5 бандтай. 5 бандаа миний ээж дээд зэргийн цэвэрч, дээд зэргийн ажилсаг, дээд зэргийн нямбаа болгож хүмүүжүүлсэн. Би маш нямбаа. Сүүлдээ миний нямбаа байдал, миний цэвэрч байдал OCD хэмжээнд хүрсэн. Би бараг OCD-тэй болсон. Бүх юмыг цэвэр байлгах гал, бүх юмыг цэмцгэр байлгах гал нэг юм эмгэгтэй болж эхэлсэн. Энийгээ би анзаараад хүчээр би өөрийгөө нэг жоох юм заваан байдал гасгаж эхэлж байгаа. Ер нь сүүлийн нэг 2 жил. Тэгээ зүгээр ингэж хэлсний төлөө ямар олуулаа, ямар тэнэг дайрд юм бэ? Би эр хүн тэгээд лаглагаа хөвчих хэвчээ гэж юусоо яриаггүй. Энд дээр эр хүн гэж дуграачгүй. Зүгээр нь сүүлийн үеийн эмэгтэйчүүд ийм болоод байна гэсний төлөө
ойрхон байвал бар шаагаад унгаагаа явчихвар. За яг ингээд намайг яг энэ бол одоо хятадын ирлизүүд сурлизууд бол одоо энийг мэдээж одоо хятадд бол одоо сих гэж байдаг юм шиг байгаа юм аа. Тэдний буруу гэж юу ах вэ? Эмэг гэдэг. Энийг эмэг гэдэггүй шүү дээ. Сих гэдэг юм. Би одоо Монголын мөн хаан, төмөр хаан гэж заяа Монголын бүх хаадуудын зургийг үзүүлээ. За энэ хин хаан. Хаадуудын нэрийг ч мэдэхгүй. Энэ жихэнд нь юу вэ? Энэ одоо гомо юу те? Тэ Монголын хаадууд энэ юу вэ? Энэ хоёр юу зүүцсэн бэ? Энэ хоёр гомо юу те? Эмэг зүүцсэн байна те? Энэ юу вэ? Энэ ямар хаадуудын зураг вэ? Та нар хаадуудын зургийг мэдэж гин үү? Энэ юу вэ? Юу зүүцсэн байна? Бас гомо юу те? Энэ юу зүүцсэн байна? Бас гомо юу те? Монголын хаадууд ингээ бүгдээрээ сихтэй. Эдгээр одоо тэгээ дандаа гомонор болох уу те? Мэдрэл мотохоор атснууд нь өөртөөхөө юу ч мэдэхгүй. Өөртөө гомо юм шиг байгаа. Өөртөө гомо байхдаа нэг баруун чихэнд нөгөө гомонор танигдах гэж бие бинийгээ таних гэж нэг эмэг зүүдэг бүр дээр үе энэ 60 70-аад оны үед байсан. Бүгд одоо ижил хүнстэнгүүдийг үзэн яддаг, дэлхийн нийтээр үзэн яддаг, барьж зоддог, алдаг, тамалдаг. Ийм үед гомонор одоо иж дүүстэнгүүд бие бинийгээ таних гэж баруун чихэндээ эмэг зүүдэг юм. Баруунд нэг юм гарсан. Гайнууд чинь одоо тэнэг харав пистанаар хаанасаас тийм болоод уншичдгийг. Тэгээ гомо үгэн гэж шахадах юм. Энэ чинь сих гэдэг нь шүү дээ. Бөөнөр ингээд ингэртээ толь зүүдэг юм. Хараалаас хамгаалаад. Энэ толь зүүдэг. Энэ чихээр хор хов муу бүх юм ордог учраас сихийн сит тараана гэж ярьдаг. Энэ хамгаалалт байхгүй. Сих заяа. Эмг авчих хөгшин гомо писта гэдээ яриадах юм. Юу ч мэдэхгүй мал гэдэг одоо хүнд гайхуулаад би чинь хүүхний сайхныг сорчулж явсан юм тийм шүү дээ залуудаа. Арайч нэг ижил хүүснээ сонирхдаг дээрээ тулаагүй байна зүгээр. Яг хаа харахад нэг юм хөгшин муухай юм харагдчихэж магадгүй. Залуудаа ийм байгаагүй маа. Зүгээр та нарын мөрөөдлийн зүүдэнд ордог үсгийчүүдээ чинь би ч одоо сорцолж явлаа шүү дээ. Хямртай юм. Эмэгтэй хүн эргүүлнэ гэдэг чинь мөнгөтэй байх хэрэгтэй асуудал ерөөсөө биш. Эмэгтэй хүнийг өөртөө татна гэдэг чинь царайлаг байх хэрэг биш. Эмэгтэй хүн одоо мөнгөтэй бол хүүхнүүдийг татна. Царайлаг бол хүүхнүүдийг татна гэдэг чинь мөнгөтэй царайлаг үжиж хүүхнүүдийг татна гэдэг бол чи янхнуудыг л татна гэсэн үг. Чи царайлаг мөнгөтэй бол янхнуудад мөнгөтэй л янхнуудыг л татна. Ойлгосноо? Эмэгтэй хүний чи эр хүн чинь хямраар авч явдсан шүү дээ. Хямртай эр хүнд хүүхнүүд зүг соронцтой юм шиг наалдаж яв. Би тийм баян мөнгөтэй байгаагүй. Би тийм лаг царайлаг байгаагүй. Би хямртай ир байсан байхгүй юу? Тийм учраас би хүүхнүүдийг зүгээр соронц шиг татчих явдаг байсан. Тав гэл наалдуулна явдаг байл. За тэр ярих яах вэ? Манайх нэг жоохон учиртай хандмаар байна. За энэ цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг бол маш том зорилготой. Явандаа томрно, үйл хэрэг маань томрно. За тэгээ явандаа цус цэвэр нэр цэвэр баг энэ хөдөлгөөнч болж магадгүй. Цус цэвэр нэр цэвэр маш олон гишүүдтэй болоод талбай дээр гарч энэ төрийн хийж байгаа бусрамг үйлдэл бүрийн эсрэг маш том юм арга хэмжээнүүдийг авдаг юм томоохон холбооч болж магадгүй. Энэ бол зүгээр л би та нарт хэлсэн шүү дээ. Би урагшаага 100 алхах ёстой. За лайв бол нэгдэх алхам. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг бол 2 дахь нь алхам. Цаана надаа 98 том алхам байгаа гэж би удаагаар ярьж байгаа. Тэгэхээр цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгээр янз бүрийн хүмүүс орно. Гол нь ирлиз хурлицгүй оруулах. Маш сайн судалж байгаа цэвэр цустай монгол хүмүүс оруулж байгаа.
За эдгээр дотор янз бүрийн хүмүүс байна. Хүний амьдрал юм чинь сайнтай муутай юмнууд байна. Муугийн барайл химлээл, муугийн барайл нүдэх юм. Одоо жишээлбэл Үнэнбаа Зөв намын дарга Отгонбаатар. Отгонбаатартай би яг ингээд нүд рүү нь харж агаад нүүр тулж ингэж 2 цаг ярьсан юм баггүй. Би залтай хулгайчийг мэднэ, хортой хулгайчийг мэднэ, худлаа яриад байгаа хүнийг мэднэ. Миний нэг юм мэрэгжлийн онцлог, найруулагч хүний, уран бүтээлч хүний. Надад бол Отгонбаатар дажгүй залуу санагдсан. Мэдээж тэр хүнд цагт аавыгаа алдаад өнчрөөд өргөдөл голсон эмэгтэй хөдөө сумын төвд штэ. 7-гийн 7 хүүхдээ чирж хүн болгоно гэдэг бол маш хүнд. Тэр хүнтэй суусангүй, хойд эцгийн гар харуулсангүй, тэ? Хойд эцгийн дор орж хөвтчихэд хүүхдүүдтэй хойд эцгийн хатуу ширүүнийг амсуулсангүй тэр ээж. 7 хүүхдээ, өнчин 7 хүүхдээ өсгөөд хүн болгоод чирж явна гэдэг бол тэр ээж бол тэр одоо Үнэнбаа Зөв намын дарга Отгонбаатарын ээж бол үнэхээр мундаг ээж надад санагдсан. Тэгээ Отгонбаатар бол надад үннээ хэлсэн. Ахаа би үгээгүй ядуу өссөн. Маш ядуу өссөн. Тийм учраас бид нар яагаад ингэж ядуу амьдрах хэвтэй. Сайхан амьдрахын тулд би сайн сурах хэвтэй гэж хичээл номонд маш их мэрийсэн. 10 жилээ онц дүнтэй төгсөөд, их сургуулаа онц дүнтэй төгсөөд, их сургуультай ерөнхий сайдын Монгол улсын ерөнхий сайдын тэтгэлэг аваад, голомт банкны тэтгэлгийг аваад 3 газраас тэтгэлэг авсан. Тийм супер сурлагатай оюут. Ингээ Монголын оюутны холбооны даргын саналыг тавихад аваагүй байдаг. Нөгөөдрийнхөө үгэнд орохгүй өөрийнхөө тэр багаасаа хүн дээрлэхүүлээд ядуу айлын хүүхдийг одоо хуучжуулын нэг айгүй мундаг үг биш үү? Ядуу хүнд ноён мундахгүй гэж те ядуу хүнд дээрлэх хүн байх олон захын жолбон нохоо хүртэл ядуу хүн рүү дайрдэн штэ мэддэн штэ навчнууд. Тэгэхээр ядуу хүнд ноён олон гэж маш их дээрлэхүүлж өссөн хөх тийм шазруун шартай юм байлаа. Тэгээ өөрөө хөөрхөн бизнес хийдэг. Тэгээ бизнесээр ингээ амьдраа явж байгаа. Монгол ардын нам хязгаарч Отгонбаатарт мөнгө өгөхгүй штэ. Ардлсан нам хязгаарч Отгонбаатарт мөнгө өгөхгүй. Та нар тийм үлгэрийн бити бод заяа. Ингээд нөгөө хийх гээд ингээд зүв явах гээд ингээд зүтгээд байгаа ингээд залуучуудаа бити ингэж хэмэлжээ. Би яагаад ингэж хэлж яах гэхээр Отгонбаатартай би нэг 2 цаг нүдрүү нь хараад ярьсан хүний хувьд би Отгонбаатарыг бол айгүй ойлгосон. Тэгээ зүв юм хийх гэж зүтгээд байгаа залуу байна да гэж би бодсон. Тэгээ одоо ингээд рээлүүд нь орохоор л Отгонбаатарыг нүдчих. Тэр царай муугу та нар царай алга гэд сайжирцсан хаана вэ? Та нар царайлаг гэж байгаа сайхан бэлгийг яалаа? Самарсан биз дээ. Царайлаг гэж баяр зүгтэг тавьсан яасан? Самарсан биз дээ. Царайлаг хүн мундаг байт юм. Яхавдаа жоохон нуруу намхантай болцгор тийм унган махтай бондгорл хүүхд үстэй. Илбэг дөржтэй л ижилхэн штэ. Нуруу тарган ижилхэн штэ. Тэгээ би болохоор Өвранга аймгийн тэр нэг бүгдлэг суманд өссөн маш ядуу айлаас өссөн өөрийнхөө хөдөлмөрөөр өөрөө бизнес хийгээд хашаа байшингаа байр болгоод байраа томруулад одоо ч гэсэн лизингийн байртай. Тэр ревер юу лээ? Яармагт байшин дэлгэн багчлаа. Тэгээ пүрүүс 10, пүрүүс 20 болгоод, пүрүүс 20, пүрүүс 30 болгоод, пүрүүс 30-аа мөнгө нэмж хараар болгоод, хараараа нэг хуучин 4-7 болгоод ингээл бизнес хийгээд ингээд амьдралаа өөдөн татаад явж байгаа юм сайхан залуучуудаа битгий ингэж адшаа үзээ. Тэгээ рээлүүд доор нь ингээд хайр гамгүй бичих юм. Өмнөөс нь ингээд өөр өвдмөр бичиж чинь. Одоо тэгэл таамуусаа хар пистанаар. Одоо би та нарыг пистагаас өөр муухай үг байдаг бол хэлмээр л байх юм. Одоо таанч пистагаас хамгийн муухай үг нь миний хувьд писта учраас одоо. Тэгэхээр та нарыг хэлээгүй шүү. Тэр Отгонбаатарыг харлуулад байгаа тийм писта нарыг л хэлж байгаа. Пистагаас өөр одоо тэд нар чинь писта юм чинь одоо писта гэхгүй одоо өөр юу гэж дуудах вэ? Одоо писта нарыг писта л гэж дуудана шүү дээ. Тэгэхээр одоо тэр писта нар ч одоо намайг айгуул Отгонбатараас мөнгө авцсан гэж шаана. Зоргоороо шаадаг гүйлгэнүүд. За яах вэ? Тэгээ одоо ингээд оролцогч нароо би хөмөөрөх юм аа. Тэгээ оролцогч нароо дуудахын, ярилцахын
Яагаад дууддаг вэ гэвэл би тэр хүнийг магтах гэж дууддаг. Би тэр хүнийг муулах гэж дууддаг. Би зүгээр энэ ийм хүн гэдгийг би танарт харуулдаг. Монголчууд оюуны төвшөнд ийм байна. Энэ хүн бол сэхэтэн мөн байна. Энэ бол сэхэтэн биш байна. Энэ бол худлаа попгар байна. Энэ бол худлаа юм байна гэд монголчууд дотор олон хүн байгаа шүү дээ. Сайнтай муутай нийлж байгаа цав дүүрдэг хорвоо. Тийм биз? Би та нарт энэ бол ийм хүн гэж би та нарт үзүүлэх гэж л авчирдаг. За тэгээд олон оролцогч дотор ч одоо ярилцлагч дотор таалагдахгүй хүн байна. Үнэхээр амар өндрөөр бодож миний сэтгэлд хүрдгүүж очин байна. Зүгээр нууцгүй жишээ аваад хэлэхэд би бол Анаадын даваа гэж хүнээс амар их хүлээлттэй байсан. Үнэхээр сэтгэлд хүрээгүй. Тийм үү? За хамгийн сүүлд орсон одоо тэр тэргэл хяадар бол би айгүй хүлээлттэй байсан. Зүгээр эхний 2 рейл дээр л унсан. Гэл ингээл ярих юм бол одоо алтан төрүүдээр сэтгүүлч танаа доныг алтан төрүүдээр би бас айгүй хүлээлттэй байсан чинь. За нэг аргагүй телевизэн сэтгүүлч хүн юм даа л гэж би бодогдсон ч юм уу. Миний нэг юм сэтгэлд айгүй өндрөөр хүлээж аваад ярилцахад сэтгэл төрдгөө хүмүүс байна. За энэ ч яах вэ? Энэ ч яах вэ гэж бодож авчиртал. Амар өндөр. Миний хүсэж ирснээс хамаагүй өндөр юм ярьдаг хүн байна. Тэгээ энэ болгоныгоо хідүүлээ одоо харлуулад яах юм? Энэ болгоныгоо мэрээд яах юм те? Ямар ч байсан би нэг тийм худалдагдсан хулгайчийг орж авчирсангүй. Би айгүйх судалж байгаад авчирдсан шүү дээ. За тэгээд шашин соёлоо таниулах гэж ламнараа орууллаа. За яалч явахгүй монголчуудын эрт үеэс шүчирсэн мөргөл учраас бөөнөрөө оруулж дараалаад 2 бөө оруулчлаа. Тэгээ яагаад эхний бөө сүүлийн бөөг би оруулсан. Ерөөсөө 3 лам 3 бөө оруулах гэсэн санаа байсан. Одоо 1 лам дутуу байгаа. Тэр лам маань болохоор шүгдэнгийн лам байх хэрэгтэй. Монголчууд нийтээрээ шүгдэн үзье яддаг шүү дээ. Бараг ихэнх нь. За тэгээ энэ баячууд бүгдээрээ шүгдэн шүтдэг. Тэгээ яг энэ шүгдэн ямар учиртай юм бэ гэдгийг нэг шүгдэнгийн төлөөлөл оруулж, шүгдэнгийн ламаар оруулж. Энэгээрээ би та нарт мэдээлэл болох гэдэг юм. За тэгээд дараагийн асуудал нь нэг тэр хамгийн сүүлийн бөөг бол би нэг оруулъя гэж бодоагүй юм. Гэсэн чинь нэг юм муухай юм сонин залтай нэг залуу. Амар залтай ингээ харахад ингээд нүдэнд нэг тийм худлаа. Нүд нь хүний нүд ерөөсө бүх юмыг хэлдэг шүү дээ. Тэгээд тэр бөөтөө ирсэн нэг залуу бол нүд нь амар худлаа залуу. Айгуу тийм удаан баймааргүй тийм сонин залуу санагдсан. Тэгээд хамгийн гол нь тэр удагны чадвар нь ерөөсө архийг уулгаж байгаа 100% архинаас гаргана гэсэн. Ерөөсө архийг уулгаж байгаа уумаар үйл архиа уу гэж хагаад би ховсын аргаар архинаас 100% гаргана гэсэн. Тэгээд тэр нэг ч гэсэн монгол хүн ирүүл байгаасаа нэг ч гэсэн монгол хүн тэг архинаас салаасаа нэг ч гэсэн монгол гэр бүл амар тайван амьдраасаа гэсэндээ сүүлийн бөөг бол оруулцсан. Тэгээ олон бөө ороод ирэхээр би сүүлдээ өөрөө гайхаад миний одоо нэг зүн бэлгийн тулааны нэвтрүүлэгч юм шиг яг олон бөөл амнар ороод. Тэгээ та нар чи юмны өөг хайхтай амар хэцүү шттэ. Та нарт ер нь таалагддаг юм байхгүй. Та нар юу ч байсан л өөлж идэг. Юу ч байсан шүүмжилд иддэг хүмүүс. Тэгээ яг өөрсдөө чаддаг юм өгөхөр өөрсдөө юу ч чадахгүй. Тэгээ мэддэг юм байхгүй та нар ч. Бүх юмыг мэднэ. Тэгээ яг мэддэг юм угаа ярихаар яг мэддэг юм бас байхгүй. Ингээ сэг болц. Бүх юм ингээ жижигэн мэдээлэл цуглуулсан. Тэгээ тэрийг амар мэдлэг гэж боддог тийм хүмүүс шүү дээ. Хэцүү. Юу ч хийсэн та нар сайн юм ч хийсэн шүүмжлэн, муу юм ч хийсэн шүүмжлэн. Одоо яах вэ? Инглигээ чи бид нар бүгдээрээ илэг нэгтэй монгол хүмүүс. Тэгээ одоо нэгнийгээ одоо энэ юм тэр тийм гээд одоо яах вэ? Тэгээ одоо тэ миний имээ надад нэг айхтар мондог үг хэлжээсэ. Ээж ч гэсэн бас хэлдэг байсан юм байлаа. Манай аав ч гэсэн бас хэлжээсэн байл. Аав ээж хоёрыг суухад бас аавд хэлжээсэн гэсэн. Ер нь хүн болгонд миний имээ хэлдэг байсан. Би чи имээгүй хөхтэй. Одоо дараа хүн болгонд болдог нэг юм болохгүй юм ингээд байдаг. Болдог чанар, болдгүй чанар. Тэгэхээр миний хүний болдгүй юм битээ олж харжээ. Хүний болохгүй юмыг болдогт нь багтааж амьдарч яваарай гэсэн юм. Энэ амар том философи.
Энэ миний амьдралын өхөн үхтлээ барих зарчим. Хүний болохгүй юмыг болдогт нь багтааж амьдраарай гэдэг бол амар үг багхгүй юу. Тэгээ би ерөнхийдөө хүний нэг тийм зан чанар ер нь болохгүй юмыг нэг төрүүлж ер нь анзаардаг. Гэхдээ би болдог сайхан чанарыг бодож тэр хүнтэй нөхөрлөдөг. Тэгэхээр монголчууд нэгнийхэн одоо болохгүй юмыг болдогт нь багтааж амьдраасаа л гэж би хүсэж байгаа юм. За дараагийн асуудал. Нэвтрүүлгээ үнгүй цацаач гэдэг юм. Та нар энэ их орнд төрөөд энэ их орны тунгалаг усаар нь ундаалаад цэнгэг агаараар нь амьсгалаад энэ их орнд их дураараа хүн болж өссөн бол эх орноосоо яагаад нэг 10,000 төгрөг харамлаад байгаа. Эх орноосоо яагаад 60,000 төгрөг харамлаад байгаа. Өнөөдөр энэ нэвтрүүлэгт 10,000 төгрөг ч юм уу бүтэн жилийн эрхэм 60,000 төгрөг өгч чадахгүй хүн эх орондоо амиа өгч чадах уу? 60,000 төгрөгөн дээр 10,000 төгрөгөн дээр гороож байгаа гуйлахчин сэтгэхүйтэй хулгайч эх орныхон төлөө амиа өргөж чадах уу? Эх орноо хайрлаж чадах уу? Одоо би та нарын 10,000 төгрөгийг аваад би баяжаад алах гэдэг юм шүү дээ. Би томоохон төслүүд хийх гэж байна, ажлууд хийх гэж байна. Энэ улс оронд тулгамдаад байгаа нэн тэргүүн шийдэх ёстой 20 асуудлыг би судалж байна. 20 асуудлыг. Энэ одоо жишээлбэл тогтолцооны гажуудал, үндсэн хуулийн юунд нь алдаа байгаа. Бүгдээрээ л үндсэн хууль алдаатай гэдэг. Гэтэл яг алдаа нь юу юм гэдгийг яг ингээд тоочод хэлж хүн байхгүй. Ийм учраас үндсэн хуулийн бүх алдаа дутагдлыг би судалж байна. Үг болгон дээр нь тогтолцооны алдаа тий. Тэгээ хуулийн цоорхон. Эдгээр яаж идээд байгаа, яаж баяжаад байгаа. Энэ технологийн судалж байна. Ингээ Монгол улсад нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой 20 асуудлыг гаргаж ирээд би задлаад бүх фактуудын, бүх баримтуудыг цуглуулад тийм ингээд надад нүсэр ажил байгаа байхгүй юу. Тэгээ энд чинь манай баг ажиллаж чинь би өөрөө тийм айхтар нэг түүцтэй юм биш те надад. Надад нэг түүцч байхгүй. Тэгээ би та нарт хэлсэн. Энэ нэвтрүүлэг арт түмний нэвтрүүлэг. Ямарваа нэгэн намын санхүүжилт байхгүй. Ямарваа нэг баян хүний халаасанд ороогүй. Хамгийн зоригтой, хамгийн эрх чөлөөтэйгээр ярьдаг. Хамгийн шударга нэвтрүүлэг. Монголоо өмөрч дуурж байгаа цорын ганц нэвтрүүлэг бол энэ. Гэтэл та нар надад 10,000 төгрөг өгөхөөс алцганаад үнэгүй цацаач гэдэг юм. Тэгвэл та нар тэгээд биднийг тэжээлдэ. Биднийг цалинжуулах та. Сар болгоо 10 сая төгрөг шүү дээ. Цалин төрөөс интернетийн мөнгө, тог цаглагааны мөнгө энэ залуучууд чи би өдөрт нэг хоол хийж өгдөг. Өдрийн хоолыг би даах хэвээр өдөржингөө сууж байгаа залуучуудыг энэ бөөн зардал гарна шүү дээ. Тэгвэл та нар сар болгоо 10 сая төгрөг өгөөд л дээ. Нэг нь надаа. Тэгвэл би үнэгүй цацъя л да. Нэвтрүүлгээ үнэгүй цацгаас гадна би 2 жил шахав үнэгүй цацаа байцтай. 30 дугаар 7 хоногт 4 дугаарыг боддоо. 7 хоногт 4 дугаарыг боддоо. За 100 бол зогсдог. Хавар 5 сар зогсоод 9 сар хүртэл зогсдог. Угаасаа 5-аас 9 сар хүртэл миний нэвтрүүлгийг үзээ сууж явах тийм хүн байхгүй. Бүгд аялаад амраад алга болдог. Би шаал тийм ажлын гарч болно. Би ч гэсэн бас амардаг. 100 би бас кино хийн. Өнгөрсөн 100 бид нар 2 кино хийсэн. 2 кино. Гэхдээ миний нэр дээр бол хааж боох учраас би өөрийнхөө нэр дээр кино гаргаж болохгүй. Намайг ямар их хүнд дарамтанд байдгийг та нар мэдэхгүй шүү дээ. Миний бүх юмыг хааж боодог шүү дээ. Хаан банкны цалингийн зээлээ төлөөгүйгээд Монгол орон даяар ирэн сурвалжлаад намайг шүүхийн шийдвэргүйгээр цагдан орхих гэдэг шүү дээ. Зүгээр л хаан банкныхаа цалингийн зээлийг хэтрүүлж ин төлөхгүй байна гэл. Тэгэл намайг Монгол улс орон даяар ирэн сурвалжлаад өөр ангаан төгрөг сомж явж явах баривчлаад ирчихсэн шүү дээ. Тэгээ шүүхийн шийдвэргүйгээр цагдаа орохгүй. Намайг ямар амар дарамтанд байдгийг та нар мэдэхгүй байна. Тэгээ нэвтрүүлгээ үнэгүй цацаач чи тийм л юм бол гэдэг. 2 дугаарт халуун цус тулга гэж та нарын нэр өгсөн тулга гэж залуутай намайг одоо барьцж байна. Тулгачин
ингээд лайва үнэтэй лайва 28 мянгаар нэг гишүүнээс 28 мянган төгрөгийн татвар аваад хаалттай бүлэг дотор лайва борлуулдаг хүн багхгүй юу? Би тэгэхэд маш том хэмжээний төсөл хэрэгжүүлэх гээд нэвтрүүлэг хийж байгаа юм шүү дээ. Тэгэхэд тулгатаа хандгаад байх юм. Тулга мэрэгжлийн баг ажилуулдаг шүү дээ. Тулга ийм том институт түрээсэлдэг шүү дээ. Тулга ийм залуучууд цалинжуулдаг шүү дээ. Тулга зүгээр лайв хийгээд лайва хаалттай бүлэг дотор 28 мянган төгрөг гэж татвар авч оруулдаг шүү дээ. Тулгатаа барьцлаа. Та тулгыг хаалттай бүлэг нээлээ. Эх орон чин бол чи лайва үнгүй их ёстой. Чи үнэхээр би тулгахт хэлсэн. Чи яагаад лайва үнэлээд байгаа юм бэ? Яагаад төлбөртэй лайв хийгээд байгаа юм бэ? Чи үнэхээр эх орон чин бол лайв чи үнгүй байх ёстой шүү дээ гэж би хэлсэн. Шинжэн та тулгахт лайв чи үнгүй байх ёстой гэж хэлснийхэн төлөө би одоо ингээ буцаад дадлуулж байна. Би ийш нэг юм үзүүлэх гэж боссон. Энэ манай галзуухны хэсэг. Энд дээр нэг юм гэрэл байт юм аа. Энэ гэрэл асах нь. Энэ манай ингээ галзуухны хэсэг. Би ингээ залуучуудаа ингээ мах аваад ингээ бэлдээд ингээ тавьчихдаг хөлдөөгчөндөө. Энэ яг ингээ Монгол үхрээ мах хоньны сүүл. Энэ жоо хадууны мах байгаа ингээд. Ингээ бэлдээд тавьчихдаг. Тэгээ манай залуучууд энд махаа чанаад хоолоо хийж иддэг. Би залуучуудаа бол ганцны хоол битгий идэ. Та нарын эрүүл мэндэд бол маш муу. Тийм учраас ингээ өөрсдөө хоолоо идчихье гэд би энд ингээд яг эх оронч бас малчд байж шүү дээ цаан чинь надад тусалдаг. Тэ? Надад руу ганц гойч болтгоно явуулдаг. За танай студийн хамт олон хоолтой байгаарай, залуучуудаа хоол хийж өгөөрэй гэд нэг хаач юм уу явуулдаг. Миний найз нөхөд байна. За баяраа өгсөн ганц хон явуулчихъя. Та нар нэг хэд хоног хоолтой байгаарай гэд. Надад ч бас хөдөө гадаа явдаг цэргийн найзууд байна. Цэрэг талбаас хөдөөний найзууд. Одоо манай нэг анж байна, завханд байдаг. Сүхбаатарт байна. Одоо Сүхбаатарын манай нэг найз надад бас нэг өөрхий явуулж. Тэгэхээр би бас энэ залуучуудаа хайрлана. Тэгэхээр та нар одоо намайг одоо ингэ нэвтрүүлгээ үнэтэй байлглаа. Үнгүй юм хаана байгаа. Би хэлээд байгаа шүү дээ. Захын дэлгүүрлээ ороо та нар нэг хужаагийн бох үнгүй авъя өгөхгүй. 50 төгрөг, 100 төгрөг, 200 төгрөг гэдэг. Та нарт хятад бохоо хүртэл тэд нар үнгүй өгөхгүй шүү дээ. Тэгэхээр ийм том мэрэгжлийн баг ажиллаж байгаа. 4К форматаар яг мэрэгжлийн өндөр түвшинд хамгийн сайн камераар авч байгаа. Над шиг ингээ подкастаа ийм камераар авч байгаа хүн бол байхгүй. Ягаад гэвэл би клип, нэвтрүүлэг, баримт кино гэдэг учраас миний камерууд сайн байх ёстой. Зүгээр нэг юм утсаар нэвтрүүлэг хийж ингэж гурилдаж хүмүүсийг хуурж болохгүй шүү дээ. Одоо ингээд ийм камераар яг юм подкаст хийж байгаа хүн бол ховрол баг. Энэ дурантай. Энэ камераар. Мэргэжлийн өндөр түвшинд хийж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд тулга лайв хийж байгаа гэх. Би тулгыг зүгээр тэгжэл нэвтрүүлэгт орсон нэвтрүүлэг дээр би тулгаас тэгж асуусан. Гэхдээ тэр лайва үнэлнэ үү яана уу тэр хүний л эрхэлтэй. Тулгыг бол одоо буруутгах ямар ч арга байхгүй. Тэгэнгүүт одоо тулгатаа тэгж хилчээд өөрөө нэвтрүүлгээ хаалттай бүлэгт төлбөртөө үзүүлэлээ гэдэг юм. Та нарын одоо өгөөд байгаа мөнгөөр чинь би өнчтэй бүхэл юмд чинь сайн мэрэгжилтэнгүүд ажиллуулахын тулд би залуу өгөх хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй чадвартай сайн залуучуудтай үжиж би сайн юм шүү дээ. Тэгээ ийм байна заа. Тэгээд ингээд юмд ингээд яараа төрүүлж дуурхаас өмнө ийм жижигхэн фильтртэй бай. Ийм фильтр биш шүү дээ. Энэ тамхины фильтр биш шүү дээ. Энэ тамхины хорыг шүүж авч үлддэг. Тэрэн шиг
энэ интернетээр уншиж байгаа юмудаа жоох ингэ шүүж. Шүүхгүй уншингуудаа шууд ярахц гаргаад их юм. Эний чи монголч юм тэнэг хүн дуугаа авахтай сүртэй гэж байна шүү дээ. Намайг яах вэ тэгэл гомо хөгшин ац Монгол Ардын намын торооллог нь за сүүлдээ би чи Монгол Ардын нам руу дайраад элбэгдэрж идлээ гэхэд Монгол Ардын нам шиг идэггүй. Ард түмний 10 талах байлаа гэхэд Монголын ард түмэн идэх ёстой 10 ширхэг талах байлаа гэхэд 2-ын элбэгдэрж идсэн. 2-ын үлдсэн 8 талахын Монгол Ардын нам идсэн. Одоо элбэгдэржийг эдгээр бүр өргөн фронтоор амар том тийм масс медиа групп элбэгдэржийг хадны мангас Монголын бүх баялагийг цөмсөн ийм зохиомл тавилттай ийм үлгэр үзүүлж эхэлж байна. Энд нь та нар угаагдж байна. Би хэлээд байгаа шүү. Монголын ард түмэн идэх ёстой 10 ширхэг талхны 2-ын элбэгдэрж идсэн юм аа. 8-ын Монгол Ардын нам идсэн. Ойлгосон. 80% нь Монгол Ардын нам идсэн, 20% нь ардсан нам идсэн. Зүгээр одоо энэ 35 жилийн хугацаанд 8 жил нь ардсан нам төр барьсан. 35 жилийн хугацаанд 8 жил нь. Гэхдээ 8 жил нь төр барихдаа дангаараа засгийн газраа бүрдүүлээгүй. Засгийн газар нь Монгол Ардын намтай нийлсэн. Ийм засгийн газар байсан. Яг одоо оюун эрдэнэ засгийн газар шиг ийм засгийн газар байсан. Тэгэхээр 35 жилийн 28 жил нь ардын нам төр барьсан. Нөгөө 8 жилд нь ч гэсэн ардын нам оролцчихсон. Тэгэхээр ардын нам 35 жил ардсан хувьсгалаас хойш энэ төрийг барихтаа элбэгдэрчээс баг хэдэн гэж байхгүй те. Ардсан намаас ууд уурхай Монголын баялаг газар нутгийг зарж цөлмөж идсэн 20 баян байгаа. 20 тэрбумтан байгаа. 20 тэрбумтан. Тэгвэл Монгол Ардын намаас Монгол нутгийн газар шороог ухсан, уул уурхайг ухсан, Монголын ард түмний баялагийг булаасан, хулгайлсан, лойвирдсан, хувьсж лойвирдсан, идсэн. Ардсан намаас 20, ардын намаас 2000 баян байгаа. Тэгээ энэ одоо ардын намынхаа хулгайчуудыг дэмгүү болгох гэж, цайруулах гэж та нарын тархийг дан хочд оюун эрдэнэ маш том өргөн фронт руу тархиж угааж эхэлж байна. Ойлгосноо. Одоо оюун эрдэнэ ганцхан хүсэл байна. Тэр бол Монголын шүүхийг атгах. За Монголын шүүхийг атгах юм бол хамгийн түрүүнд намайг аваачих. Яагаад гэвэл оюун эрдэнэ одоо оюун эрдэнэ эргэн тойрны хүмүүс ч ярьдаг. Найз нөхдөд ч хэлдэг надаа. Оюун эрдэнэ амар өсөрхүү шүү гэж. Амар өсөрхүү. Маш өсөрхүү. Тэгэхээр надад бол амар хомзгонож амар өсөрхөж яваа тэр бол. Бодлоо. Арангаад ара комплекс баригдал жуулч цугларал манай арангаан залуучууд нийлж хийсэн. Манай нутгийн залуучууд. За тэр ара комплексийн эзэн миний сайхан дүү байна. Тэр ара комплексийн гүйцэтгэх продюсер нь ч юм бүгдээрээ ингээд араг тойрсон бүх хүн миний дүүнэр төр хувийн хөвшил хамтарч иж ара комплекс гэж жууч цугладаг. Тэ том шоу үүдэг юм гоё орчин үеийн хөнгөн шийдэлтэй аятайхан газар байрсан. Тэгэхэд ерөнхий сайд оюун эрдэнэ аймаг болгонд аараа шиг гоё зохицолбор барья гэж ярих хэрэгтэй үстэй. Тэгэхээр аарааг л дармаар байна. Аарааг л устгамаар байна. Аарааг л байхгүй болгомоор байна. Өсөргөд. Ийм л ерөнхий сайдтай шүү дээ та нар. Тэрийг хэн хэлсэн бэ гэвэл яг ерөнхий сайдын дэргэд байдаг хэдэн нөхдүүдийн нэг хоёр нь надад хэлсэн. Аарааг устгамаар байна гэдэг наа. Ерөнхий сайдаа уурыг бити үргээдэй гэсэн. Тэр уурлахаараа яад юм бэ? Тэр ганцхан ууртай би уургүй юм уу? Тэр ганцхан хүнд өсөрөхдөг би өсөрөхөж чаддгүй юм. Надаар оролдог л дээ. Надаар оролдвол бурхныхаа нүрэлөө бургасаар гоёж байгаа юм шиг л юм болно. Би та нарт удаадараа хэлж байгаа. Би хүнд өвчтэй, байнга өвддөг, байнга өвчин намдах юм ла, химийн гармоны юм уудаг. Ийм над чих хүмүүс яатсан байдаг вэ гэж шийдсэн байдаг. Бүрэн шийдсэн. Удаан өвдөж чинь.
их өвдгөөсөө залхацсан байдаг шүү дээ бид нэр. Тэгэхээр оюун эрдэнэ ч юм уу, хүрэл сөхч юм уу надаар оролдог л дээ. Тэгээ би яг шийдэл очино. Үхлийн мөр ялгаа юу бах вэ? Надаар оролдоод үзэг. Надаар жижигхэн хавнууд нь оролдоод, томууд нь оролдохгүй. Жижигхэн хавнууд нь оролдоод намайг чи аална л гэн яа гэнэ. Facebook дээр шааж өгнө. Тэгээ зориг байхгүй аимхай. Ингээд нүрээ ил гаргаад ингэж яагаад алнаа чамаа гэж хэлж чадахгүй. Хэрвээ тэх юм бол би тэр хүний зүсийн дүрийг би тогтоож авна. Тэгээ алнаа гэвэл алуулахаар өөрөө очино. За чи намайг ална гэсэн. Одоо алдаа харъя гэж яваад очино. Энэ бүхэн маань юу юм гэхлээр Монгол улсын төлөө л миний хийж чадах зорын ганц ажил. Эх орн ийм байх ёсгүй. Хитрхи дэндүү одоо дэлхийн шүлс нь асгарч байна, савирж байна. Хятадын шүлс савирж байна, Олсын шүлс, ер нь Америкчууд, Европчуудын шүлс савирж байгаа. Асар их баялагтай орно. Тэгээ маш цөөхөлээ. Үгээгүй ядуу амьдарч байна. Маш хэцүү амьдарч байна. Цалингаас цалингийн хооронд бүгд банкны өрөнд орсон, боолууд банкны ажилчид болсон. Дэлхийд байхгүй хүүтэй банктай. Богдхан засгийн газрын үеийн Манжийн дардлалын үеийн Хятадын пүүсүүдийн одоо хүүн 20% байсан. 20%. Тэгэхэд тэд нар одоо монголчуудыг өрийн дансанд оруулаад өрийн бичгээр нь алж исэн, шоронд хорж исэн. Одоо гэтэл Манжийн дардлалд 20% хүү төлж исэн монголчууд одоо хоон бусад банкнуудад 27%. Зарим юуны банк устд 30% хүү төлж. Манжийн дардлаас илүү бид нар банкны хүүнд идэгдсэн. Бид нар гар утсаа худалдаж авах мөнгөгүй. Гар утас нь лизинг, машин лизинг, хашаа байсан барьцаанд, газар нь барьцаанд, байр нь барьцаанд, байрны лизинг. Ерөөсөө ингээ өрийн шүлжээгээр монголчуудыг дараа дуусгалаа. Тогооны өрөм шиг цэцэн цэлмэг хурц ухаантай ажилсаг хөдөлмөрт залуучууд маань энэ төрөөс залхаад гадаад руу гараад дайжаа цухтаалаа. Босож тэмцэх чадвартай ухаалаг 20-40 насны бүх хэрэгтэй маань цалингаар авчиж гадагшаа хөөж явууллаа. Одоо Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй над шиг дэтгэвртэй гарцсан хэдэн хөгжжүүл үлдэж байна. Бүх залуучууд гадагшаа гарлаа. Тэгэхээр ийм төрлийн эсрэг би сайхан бодохгүй. Ийм төрд би хомзогно. Ийм төрөөс салахын тулд би бүх юмаа хийхийг хүсэж байна. За ингээд төвчээртэй байгаарай. Намайг дормжлоод байгаа хүмүүс Facebook-ийн араас өчүүхэн нүрээ нууч. Нэрээ нууч. Тэгээ их зөрөгтэй шаана. Нэрээ өччих. Нүрээ л гаргачих. Тэгээ үзье. За юу. Өөрийгөө баригдахгүй гэж бодоод байдаг. Амархан штэ. Намайг ингээ Facebook-ээр энэ компьютерээр дормжлоод байгаа болгоочдаг олыг бол одоос та мангар амархан. Spy гэх програм байдаг штэ. Spy гэдэг $500 худалдаж авдаг. Тэр өстө бүгдийг гаргаж ирнэ штэ. Тийм програм байна. Надад олон IT инженер дүүнэр байна. Чамайг алнаа баяраагээ бичиж явах чинь зүгээр шууд байршлаар чинь ID код ч гараад ирдэг. ID код орчих өгөөл чиний байршлыг тогтоочих. Айгүй амархан. Одоо бол айгүй easy болсон шүү дээ. Тэгэл та нарыг бариад аван заа юу. Айгүй амархан барий гэвэл. Тэгээд нэг өөрийгөө нэг зураг YouTube нэг юмны зураг тавиал нэрээ нэг тэнэг нэр тавьчаал. Яста баригдахгүй гэж бодвол намайг амар занал хийл. Тэг би ч одоо яшигдөө юм жижигхэн гөлөгтэй нүрээ харуулахгүй аимхай болгооч одоо юу ярих вэ гэж боддоо шүү. Тэгээд үнэхээр дургуйч юм бол намайг дуудаж болно. Өөрөө хүрээдэрч болно. Намайг дуудвал бист гоцоогоо л гүг очно. Оцсныхаа дугаарыг өгөөл хаягаа өгчлөө. За би хүрээдэрлээ гэл гүг очиж шүү. Би өдөр шөнө 24 цагийг та нартай нүрд тулахад бэлэн байдээ шүү. За юу. За дургуйч хүрээдээ хүрээдэрч болно. Би дандаа хаягаа хэлдэг. Тийм үү? Би интернетээр байнга утасны дугаараар хаягаа хэлдэг. Давай хүрээдэр. Тэгээ иргэчийн мэгчний үзэж болно.
За ингээд сошиалын дарамтчилдаг гарууд юм. За би нээлттэй байгаа шүү. За ингээд нэвтрүүлгээд хэмжээрээ. За тэгээ айгүй мөнгө өгөхгүй. Тэгээд орохгүй л хэвээр чичрээл мангар хэцүү. 10,000 төгрөг. За жилийн бүтэн жил амар штэ. Би хэлээд байгаа штэ. Нэгсэл архины л мөнгө штэ. Та нар нэг 60,000 төгрөгийг ямар ч хэрэггүй нэг юм авчдаг үсттэй. Яа хязгаарч хэрэг болохгүй авчдаг штэ та нар. Тэгээ одоо энд ингээд 35 хүн ингээд хүсэлт явуулсан. Тэгээ одоо ингээд байхгүй. Одоо ингээд дараа мессеж дээр нь ингээ хоос. Ингээ мөнгө төлөөг. За ингээд мессеж дээр нь дараа. Ингээд хоос. Бас мөнгө төлөв. Вирус мөнгө төлж мэдхгүй тэр ингээ хоос. Тэгэл орохгүй л устгачаар орохгүй тест ядаргаа болно заа. За энийг үз. Хоос. Энийг үз. Хоос. Айгүй хэцүү дандаа хоос. Тэгээ ингээ устгачаар ингээ дахин ингээл хүсэлж явуулаад амар ядаргаат. Зүгээр л энэ баяр сайхан баавкаг л миний хаяг руу мөнгө шилжүүлсэн баримтаа шилжүүлээд орчих юм дээр чинь байхгүй хоос. 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 Энэ дээр нэг 10 байна. Одоо энийг ингээ оруулчих. Дэлгэр зөвхөн үнэтэй гэж юм. Энэ дээр ингээ зөвшөөрлөг дарчих. Ингээ орч. За энийг даръя. За 35 хүнээс нэг ингээ бас хоос. Ер нь мөнгө ингэдэг юм доо ингээ хийдэг. Ингээл хүсэлтэд явуул. Амар хэцүү. За энэ хийсэн юм шиг байна. Энэ тим гэж бичиж. Мөнгө хийсэн гэсэн чинь тим гэсэн байна. Энийг харъя. Энэ тим. За энийг харъя. Хоос. Ийм сайхан залуучууд юм. Тэгэл орох гээд. Айгүй гой залуучууд байгаа байхгүй. Дандаа залуу хүмүүс. Тэгээ дандаа нэг үнэгүй орох гол ингээд явал айгүй хэцүү. Хаалтаа бүлгэр орох зарчим. Угаасаа оронгот урд нь асуулт байгаа шүү дээ. Мөнгөө төлснөө. Мөнгөө хийсэн бол админ руу одоо бичвэрэнтэй ээсэс хийж явуулаарай гэдэг. Групп дээр хүсэл дарангууд бичих нөө. Тэгэл дараа л орчих. Мөнгө шилжүүлээд ингээд байхгүй бас. Одоо ингээд 35 хүнээс нэг хүн л байна те. Хоос. Дандаа гой залуучууд, хайрын залуучууд. Цэцэг цэвэр шиг залуучууд ингээ дандаа мөнгөгүй орох гэсэн хүслүүд. Тэгээд та нарын өгж байгаа тэр мөнгө чинь бидний хийж байгаа ажил ирээдүйн хийддэг юмнууд л жоохон тийм. За ингээ дандаа хоосоо энэ урамгүй ингээ хоос. Ингээл хоосон да. Бүгд хоос. Ингээ 35 хүнээс нэг өгсөн 10,000 нэг нь болохоор би гарцсан байна оруулаад өгөөч гэсэн бичиг байж. За ингээ бүгдийг татгалцсан ингээд 33 татгалцчих. Ингээ байхгүй. Айгүй хэцүү. Би нэг энэ мөнгөөр юу яах гэж байгаа юм шиг. Алтан бөгөж авч зөөх гэдэг юм шиг ингээ явааддаг. За ингээ дараагийн лайв хүртэл баяртай. Тулдаан зөвхөн шунхрууд.